бид аялаад Тайваны одоо хамгийн алдартай олон зүйлүүдийн нэг болох нэлээд том жимсний талбай дээр ирсэн байна. За тэгээд энэ жимсний талбайг би бас ирээд ингээд үзлээ л дээ. Ингээд бүх одоо ургаж байгаа юм жимсийг гадуур ингээд цаасан уутаар ороогоод ингээд хийдэг юм байна. За энэ цаасан уут маань яг ямар учиртай юм бэ гэхээр энэ жимсийг бас элдв одоо хүчтэй бороо нарнаас бол хамгаалдаг. Нэгдүгээрт. За мөн хоёрдугаарт одоо энэ ууланд байдаг сармагчингууд одоо энэ жимсийг бас түүгээд идчихдэг учраас хамгаалт юм байна. Энэ их алдартай жимс гэж одоо хэлж л та. А үндсэндээ энэ жимс бол одоо би яг нэрийг ингээ хэлэхэд илжгийн чих гэдэг жимс гэж хэлж бараг болно. Гэхдээ илжгийн чих шиг олон янзын илжгийн чих байдгийг хамгийн алдартай. За энэ илжгийн чих болохоор Японоос одоо наашн импортлж одоо оруулж ирсэн илжгийн чих. За Тайваны илжгийн чих болохоор өнгө нь бол нэлээд тийм улаан ягаанд өнгөтэй байдаг бол Японыхын тийм олбор шар өнгөтэй байд юм байна. За тэгээ хэдүүл ямар ч байсан энэ илжгийн чихийг ямар ч байсан нэг авч үзье. Бас ингээд энэ чинь тустай бас тайрд юм байна. Би энд бас хамаагүй тайрахгүй. Бидний сая зөвшөөрөл авч байгаад ингээд нэг илжгийн чих ямар ч байсан тайрч үзье гэж бас ингээд бодоод байж. За нөгөө актер одоо жимс чи энэ шүү дээ. Одоо хэдүүд үзье да. Энэ илжгийн чих бол нэлээд алдартай жимс. За яг л мөн байна да. Одоо илжгийн чих гэдэг одоо хэлж ирсэн ийм жимс. За ялангуяа тайванчуудын хувьд бол ерөөсөө энэ даа маш дуртай. Яг Японд байдаг энэ илжгийн чих болохоор маш өндөр үнэтэй гэж байна. За нэлээд тийм шүүсэрхэг жимс байна. Үзье та энэ жимсийг. Мөн байна. Хятад ургадаг илжгийн чихнээс бол амт нь бол маш ондоо. Үнэхээр амттай юм аа. Маш амттай илжгийн чих байна. Яг эд ургацаа бол одоо хурааж дуусаад тухайн үедээ бол одоо үнэн гарахад нэлээд хэцүү байдаг. Яагаад тэгэхээр хар салхи болоод жимсний мод маш ихээр гэмтдэг учраас одоо тэр жил тайфун хэр болсон бэ гэдгээс хамаарат одоо жимсний үн нэлээд өндөр үнэтэй байд юм байна. Ер нь яг одоогийн цаг хугацааны хувьд энэ илжгийн чихийг яг хурааж авах цаг нь яг болцсон гэж одоо хэлж байна. За үндсэндээ бол одоо яг энэ илжгийн чихийг бас ингээд цаасыг онгойлгож үзэж шалгаад яг болцсон байна гэсэн үед бол хураадаг. Миний үзэж байгаа энэ илжгийн чих болохоор ер нь бол нэлээд дөгцсөн. Сайн надад хэлж дээ та ер нь яг төгс сайхан илжгийн чихийг бол бас идэж чадсангүй. Би танд одоо яг хамгийн сайныг нь амсуулнаа л гэдээ одоо хэлж байна. Я Монголоос нэг юм хутаг авч гарсан маань Викторианаксын хутаг авч гарсан маань их сайхан онсон байна шүү дээ. Excuse me, Jack. Yeah. And we will go to there. No, the best one. Up there. That here just no more. Okay. За тэгээ сая хэлж байна. Одоо дээшээгээ гарах юм бол хамгийн сайн илжгийн чихийг бас үзнэ гэж хэлж байна. За энд ирээд сая гайхлаа. Одоо би сая энд байгаа эзнээс нь асуусан. Энд яг хэдэн жимс байгаа вэ? Яг энэ одоо илжгийн чих ер нь хэд байгаа вэ гэсэн. За нэг ер нь хамгийн багадаа ер нь 100 мянгаас одоо дээшээгээ байгаа гэж хэлж байна. За тэгээ энэ илжгийн чих маань байна шүү дээ сонин. Би үнийн сая асуугаад бол үнэхээр гайхлаа. Ер нь хамгийн үнэтэй жимс одоо яг энд байж байна. За зөвхөн багцаагаар би нэг ийм илжгийн чихийг ингээ сая үнийн асуугаад үзлээ л дээ. За. Окей. Нэг ийм ширхэг ганцхан ширхэг жимс 35,000 төгрөг. За тэгээд мөнгөндөө ч бас гол биш байд юм байна. Яагаад тэгэхээр энэ олон одоо 100,000 гаруй одоо энэ жимсийг ерөөсө 5 хүн л арчилдаг гэж байна. Одоо энэ бүх одоо энэ цаасан уутыг нь ерөөсө дөнгөж ургаж яхад нь л нэг угладаг. Тэгээ үндсэндээ одоо нэг хүн ч одоо багцаагаар 20,000 ширхэг жимсэн дээр нэг юм багцсан дээр 4-5 ширхэг гэдэг чинь нэг хүн нэг 5-6 мянган ширхэг ийм багцсан дээр ажилтдаг юм байна шүү дээ. Тэгээ маш хөдөлмөрч одоо улсууд гэж одоо надад ойлгож байна.
За энэ болохоор ерөөсө хамгийн сайн элчин чих гэд хэлж байна. Окей. Окей. Баяр. 호자. 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 Баяр. Юу. Гааха та нэг идэд үзтээ. Гааха ямар шухан жимс вэ? Сага жимс. Хатаач талаа их гоё. Нөгөө Монголд нэг орж ирдэг илжгийн чихтнээс хэр ялгаатай байна? Мэдхгүй одоо шинэ болохоор гоё ламтай ашиг. Энэ чихийг айгуу сайн гэдэг юм. Монголоор бид ч одоо илжин чих гэж дээр үү. Дээрээс уучдаг гэсэн яг чихээр иддэг ч гэсэн үгүй ч мэдэхгүй байна. Одоо энэ бол яг илжин чих гэдэг юм байна. Англи физикс гэдэг юм. Нилээ үнэтэй байгаа ч одоо нэг ширхэг нь одоо 35,000 төгрөгийн үнэтэй. 35,000 төгрөг ганцхан ширхэг жимсаа гэж бид чинь Монголд маш үнэтэй шүү дээ. Окей. Баяр. Good. Good. Nice. Хамгийн одоо болоод ерөөсөө идэхэд бэлэн болсон илжгийн чих энэ байна шүү дээ. Ерөөсөө энэ бүр одоо ингээ харахад бол ерөөсөө юутай адилах юм аа? Помидор. Помидортой. Одоо улаан лойлтой адилхан. Одоо яг ингээд хутгаар зүсч идэхэд хэцүү байна. Ямар гангтай бэ? Гэтэ энэ бас нэлээд заваарч байна тий. Энэ жирс чирсээ барьж аваад эн чинь ингээ гард ирээл ерөөсөө ингээд моторчлаа штэ. Ерөөсөө маш их айхтар нэлээд заваарчлаа. Гэхдээ яг одоо ийм сайхан юмыг одоо яаж хаях вэ? 35,000 төгрөгийн жимс идээд байна штэ. Одоо яасан ч үнэтэй жимс үү? Наад хоёр шиг орж наад хоёр дөөгөж. Би амаараа өгсөн юм чинь. Хэлсэн чинь өгөхөд муухай штэ. 欢迎欢迎欢迎欢迎欢迎欢迎欢迎你！他没有收入，他每一年要嫁接，要剪枝，要施肥，要除草，工作很多。 Сая хэлж л та өнгөрсөн 7 хоногт тайфун буюу хар салхи одоо салхилаад бид нар ургацсныхаа бараг талыг алдсан. Ер нь бид нар одоо жилд ер нь багцаагаар нэг 5-6 сая $50 одоо олдог гэж. Thank you. Thank you. Thank you so much. Thank you. За энэ нэстэ үнэхээр сонь технологитой одоо жимс юм байна. Сая би ингээ асуугаад энэ мод маань хаанхын мод вэ гэдээ ингээ асуусан. Энэ мод болохоор яг Тайваны одоо яг унган мод. Үндсэндээ бол яг энэ илжгийн чихний арай ондоо төрөл тийм улаан хүрэн илжгийн чих ургадаг мод. За гэтэл энэ жимс болохоор яг Японы хамгийн алдартай үнэтэй жимс. Яагаад энэ жимс одоо энэ Тайваны модноос ургасан юм бэ гэхээр Японы энэ жимсний жижигхэн одоо мөчрийг Тайваны модтой хамт ингэж залгааж ургуулсан гэж байна. За тэгээ одоогийн байдлаар ерөөсөө энэ анхын модыг ерөөсөө л ургуулгахдаа л анхнаас нь Тайван модон дээр Японы одоо энэ илжийн чихний модны мөчрийг ингэ суулгаж одоо хийсэн гэдэг хэлж байна. Бас их сонирхолтой байна. How many people working here? 多少人的工作？ Five people. За нөгөө актер технологич одоо энд байж штэ. За энэ болохоор үндсэндээ яг Тайваны гол модны энд байж байна. Одоо энэ жимсний мод. За 7 жилийн өмнө энэ Японы модыг ингэж залгаж хийсэн. За үндсэндээ Тайваны одоо үндэстэй Япон мөчөртэй мод гэсэн үг л дээ. Их сонир технологи байна. Гэхдээ яг одоогийн шиг бүдүүн байгаагүй. 7 жилийн өмнө гэдэг маань бас нэлээд нарийнхан байсан.
За одоогийн байдлаар бол энэ мод маань нэлээд хөгжөөд ерөөсөө нэг мод шиг болцсон. За тэрүүгээрээ энэ технологийн бол гайхамшиг гэж одоо ярьж байна. За одоо ялангуяа би нэг одоо аавтайгаа энэ технологиг гаргаж ирэхин тулд аав маань одоо маш олон жилийг одоо ажил хөдөлмөрөөр энэ зориулсан. За одоо бол би энэ ажлыг бол үргэлжлүүлээд одоо 15 жил одоо болж байгаа гэж одоо сая хэллээ. За одоо энэ бид нар энэ нарийнхан мөчөр харж байна л да. Яг 7 жилийн өмнө бол ерөөсөө яг ийм нарийнхан яг энэ мөчөр шиг л одоо байсан. Тэгээ одоо ургаад ерөөсөө маш богинохон хугацаанд энэ мод маань их хурдан том болдго юм байна. За бид нар одоо ингээд энэ жимсний талбайг одоо харж байна. Сая хэллээ. Одоо хар салхи болохоос өмнө энэ талбайг ингээд харахад цас орцсон юм шиг ийм том талбай байсан. За зүгээр миний одоо багцаагаар за энэ одоо хитэн га газар юм дээ. За багцаагаар нэг 5 га газар юм шиг байна штэ. 5 га газар байна. Нэг тийм том гэж одоо хэлэхээргүй 5 га газар байна. Бүтэн жилийн ургацыг ингээ сая бодож үзлээ л дээ. 6 сая одоо $50 олдог гэдэг маань $50 маань одоо үндсэндээ нэг 68 70 гэдэг одоо ботхоор одоо яг энэ хэсэг жижигхэн талбайгаас жилд 420 сая төгрөгийн одоо жимс одоо хурааж авдаг юм байна штэ. Үндсэндээ. За энэ жилийн хувьд болохоор бас маш их хэмжээний хар салхи болсон учраас жимсний үн одоо энэ жимсний үн одоо өснө гэж байна. Одоо энэ бүх одоо 100,000 гаруй 200,000 гаруй жимсийг ердөө 5 хүн ажиллана. За тэгээд ажлынхаа нарийн хуваарийг бисээ асуулаа. Жилд ердөө ганцхан удаагийн ургац авдаг. За 4 сард ер нь хавар болохоор энэ жимсний мод маань ингээ жимсээ өгж эхэлдэг. Маш жижигхэн байдаг. Тэр үед нь л одоо хамаг ажил одоо эхэлдэг гэж байна. За мөн одоо зарим тохиолдолд жимсээ ургуулахын тулд шим тижэл нь муудсан хөрсийг бол сүүгээр бордож усалдаг гэж одоо хэлж байна. За тэгээ 4 сард ургасан жимс маань үндсэндээ одоо 10 сараас ер нь ургацаа хураагаад 10-аас 11 сар хүртэл одоо сар гаруй хугацаанд ургацаа хурааж дуусдаг. Hello, welcome to Taiwan. We have a very yummy, delicious food here. This is our very yummy food, very juicy. Thank you. You're welcome. Oh, Thank you. Thank you. you're welcome. Come together. Come to Taiwan. Yeah. Welcome to Taiwan. Ah, yes. Okay. Maybe again. За өнөөдөр бид нар бас нэлээд ол замагтай явж байна. За Тайваны нэрт зураач одоо Чан гэдэг хүнтэй уулзаж танилцаад тэгээ энэ хүний уралдан дээр ингээд ирсэн байж байна. За бид нар чухам яагаад энэ Чан гэдэг хүний уралдан дээр ирсэн бэ гэхээр за энэ хүний зураг зурх одоо авьяас маш одоо өрмөц аргаар зураг зурдгийг нас үзэгч та бүхэндээ хүргэе гэсэн үүднээс энэ уралдан дээр ороод ирсэн байж байна. 20 жилийн өмнөөс одоо уран зургийг одоо сонирхоод за үндсэндээ одоо 14 жил зураг зурж байгаа. За чухам яагаад энэ их сонирхол татчихна гэхээр одоо бусад зураачдын зурдаг арга барилаар биш. Одоо өөрийн гэсэн арга барилаар одоо энэ сайхан уран бүтээлүүдийг тойрвдог хүн байна. Голцоо байгалийн зураг зурдаг. За амьд амьтан бол одоо барагтаа зурдаггүй. За ганцхан одоо амьд амьтан зурдаг нь
муурыг бас зорддог. Чааны уран бүтээлүүдийг ингээд үзээд хараа явж байхад ингээд голцоо, далай тэнгис, байгалийн одоо элдв үзэгдлүүд, мөн одоо цэцэг. Ялангуяа одоо сакура цэцгийг одоо маш олон янзаар одоо сайхан зурдаг. За ялангуяа энэ хүний одоо урланд ингээд ирээд харж байхад бол ерөөсөө л ингээд 2 3 өрөөгөр ингээд тэр чигээр нь дамжаад явхаар л хаасайгууд одоо уран бүтээл нь ингээд үнэртсэн одоо тийм одоо сайхан газар байна. Одоо чааныхаа уран бүтээлийг ингээд яаж одоо хэрхэн зураг зурж байгааг нь хэдүүлээ ингээд харъя. 接下来要画的方式是这20年来我从来没公开怎么画。OK。 Чаан хэлж гин би одоо 20 жилийн турш одоо ингээд зураг зурж байхдаа миний одоо зураг яаж зурж байгаа нууцыг хэн ч одоо үзэж байгаагүй гэдээ одоо хэлж гин. Их өрмөц уран бүтээл одоо тойрвж байна. Энэ уран зургийн одоо хийж байгаа бас хамгийн гол онцлог нь гэхээр тухайн үеийн одоо үйл явцаар импровизац гэж одоо хэлдэг. Яаж одоо зурж байгаа арга барилаас нь хамаарат энэ зураг маань одоо дахин давтчихгүй байдаг. Тийм болохоор миний зургийг одоо хуулбарлаж зурах ч юм уу тэгж хийх бол одоо боломжгүй гэж одоо хэлж байна. Цагаан будаг хар будгаар ингээс сайхан татаад одоо өсний сэнсээр үлээлгээд ингээд нэг сайхан мод харагдчихээн. Хятадын ч юм уу Тайваны Азийн одоо уран зургуудыг ингээд харж байхад ер нь реалист буюу одоо бодит зураг зурх нь одоо бас нэг ховор. Одоо уран зургуудыг ингээд ажиж байхад голцоо одоо импрессионист одоо тухайн үеийнх нь одоо сэтгэлдлэр гарч ирдэг. Одоо яг байгалийн зургийг харж зурхаасаа илүүгээр анхныхаа байгалаа одоо хараад одоо төсөөллөөрөө тухайн үеийнхээ одоо сэтгэлийнхаа хөдөлгөөнөөр одоо зургаа одоо зурдаг гэж одоо ойлгож байна. Үнэхээр одоо гайхалтай уран бүтээл харагдаж байна. Чаангва болохоор бас ямар уран бүтээл хийж яах нэхээр одоо Тайваны алдартай одоо том жочид дуудлуудын одоо арын чимэглэл одоо ханы чимэглэлийг одоо очиж хийж өгдөг. Тэрүүгээр бас нэлээд алдартай. За Чаангвагийн хувьд болохоор энэ уран бүтээл бол маш их захиалгатай. Одоо бас энэ Тайван дотроо, энэ Аз дотроо маш олон газараар уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж ирсэн. За ялангуяа одоо энэ хийж байгаа уран бүтээлүүд нь ерөөсөө дандаа захиалгаар одоо зурдаг. Тайваны одоо бүс нутаг, Тайван нутгийн бас нэг онцлог гэхээр ой модтой, далай тэнгисээр хүрээлэгдсэн Португалийн далайчдын хамгийн анх хэлсэн Формоза гэж одоо үг байдаг. Үзэсгэлэн дарал гэж одоо хэллэгдэг. Энэ Тайван арлынхаа одоо байгалыг дүрслэх хамгийн одоо дуртай гэж одоо бас хийж болно. За тэгээ манай үзэгчид анзаарсан бах яг урланд руу ингээд ороод ирэхэд л ерөөсөө ингээд сайхан сакура цэцгийн хийдэг байшингийнхаа ханыг хүртэл ингээд төрөл бүрийн одоо зургаар ингээд чимэглэлсэн. Ерөөсөө тийм өрмөц. Чааны уран бүтээл ингээд хайлт харахаар байна шүү дээ. Нэг хийсвэрээр нэг юм их амархан хийгээд байгаа юм шиг мөртлөө уран бүтээлийн ингээ харахад байгаль дээр бодит зураг хийсэн уран бүтээл хоёрын хооронд ер нь ялгаа байхгүй юм шиг санагдаж байна. Уран зургийг үзэхэд
байгалийн сайхныг мэдэрч байна. Байгалийн сайхныг ингээ харахад одоо Чааны уран зураг ингээ харагдаж байна. Одоо эндээс би одоо юу гэж одоо дүгнэж байна гэхээр одоо Чааны уран бүтээл бол зүгээр нэг зохиомол самсаргүй зүйлээр ингээ дүүрээд гинт нэг гоё өнгө гараад ирсэн юм биш. Яг бодож төлөвлөсөн одоо маш нарийн мэдрэмжээр энэ уран бүтээл одоо төрж байгааг одоо үзэгч та бүхэнд ингээд харж байна. Реалист зураг зурж чадахгүй бол импрессионист зураач бол гэдэг нэг тийм хошуу байдаг. Чааны уран бүтээлийг харж байхад ерөөсөө импрессионист уран зураг мөртлөө яг реалист уран зургийн төвшөнд гарч байгаа юм шиг тийм нарийн мэдрэмжийг бид нар одоо ингээ харж байна л та. Яг байгаль дээр байдаг зүйл бидний өмнө ингээд анилаад бодит зүйл мэт. За байгалаасаа харсан олон сайхан өнгө болдог. Яг уран зураг дээр ингээд бодит биелэлээ олж байгааг ингээд харахаар үнэхээр одоо гайхамшиг л гэж одоо хэлэхээс одоо өөр үг надад олдохгүй байна. Айвазовскигийн одоо далайн одоо зургууд байдаг штэ маш хүчтэй шуургууд одоо далайн амьдралыг үзүүлсэн уран бүтээлүүдийг ингээд бид нар хардаг. Гэвч одоо Чааны уран бүтээлээс болохоор яг Тайвань нутгийн одоо далайн одоо хүчтэй шуурга давалгаа яг тэр далайн одоо өнгө бодог ерөөсөө яг тэр чигээрээ одоо харагдаж байна. Одоо ингээд харахад ерөөсөө яг энэ нутгийн одоо Тайваны одоо далайн ингээд харагдаж байгаа жишээ нь. Одоо ингээд ийшээгээ харахад ч одоо Таракогийн байгаль харагдаж байна. Одоо урд нь үзэгч та бүхэнтэйгээ бид тэр Тайваны нутгаар ингээд Тарако хоолнд байдаг Тарако хавслаар аялж ирсэн бол яг одоо энэ зургийг би харахад одоо Тарако нүдэн дээр ингээд бууж ах жишээний за энэ зургийг ингээд ерөөсөө харах дээ штэ. Одоо сайхан цэцэгс. За цааталт нэг чи одоо сакура цэцэгч харж байгаа жишээ нь. Одоо цааталын хэсэг сакура. Энэ одоо сайхан мангацсан. За энэ болохоор одоо сайхан хүрхрээ харагдаж байна. Одоо миний хувьд ингээд хайлт харахад их амархан уран бүтээл төөрөөд байгаа юм шиг мөртлөө энэ будгуудын нэг хооронд нь холиод энэ голоос нэг тийм өрмөц өнгө гаргаад байгалийн одоо өрмөс төрхийг гаргана гэдэг бол бас л одоо авиас шаардсан ажил гэж одоо надад санагдаж байна. Одоо цэвэр усан будгаар зурдаг. Okay. He must do the artwork many layers. Yes. This layer is finished till the other layer. Sometimes more than 50 layers. За зураг бол үндсэндээ одоо өнөөдрийн үйл явцал дуусж байгаа болохоос ш яг зураг бүрэн дуусаагүй юм байна. За ер нь багцаагаар одоо 50 хүртэлх удаагийн одоо юм бодог шүршээд ингээ эцсийн үр дүнд одоо зураг нь гардаг. За өнөөдрийн байдлаар бол одоо зөвхөн 2 дахь удаагийн одоо өнгө тавьт буюу бодгаа төрхөөд одоо хийсэн үлээгээд хийсэн ажил маань дуусж байна. Гэхдээ одоогийн байдлаар бол энэ зурагт одоо нэр өгөхөд арай л болоогүй юм байна. Гэхдээ одоо нэгэнт бид нэр ингээд энэ сайхан уран бүтээлчийн зураг одоо хэрхэн урлан бүтээж байгаа бас нууцын зарим хэсгээс ингээ харлаа. Одоо хэдүүлээ үзэгч та бүхэндээ бас энэ Чааны уран бүтээлээс ингээ бас та бүхэндээ үзүүлье.
За бид одоо чааны уран бүтээл ингээд харж байна. Маш том хэмжээний зураг. За өндрөөшөө 1 м 50. За уртаашаа 6 м юм уу да. За нэлээд том хэмжээний зураг байна. За 5 хэсэг зургийг төөрөөд бүгдийг нийлүүлээд харахаар нэг уран бүтээл одоо болдог. За одоо ингээд зургнуудаа үндсэндээ ингээд угсарч дуусч байна. Маш сайхан уран бүтээл байна. Өөрөөр урлагийн бүтээл гэж одоо хэлэхгүй байхын арга алгаа. За энэ зургийг би сая ингээд чаанаас асуулаа. Одоо ямар үнэтэй байд юм бэ гэхэд за ер нь миний нэг гарын багцаагаар одоо нэг иймэрхүү жижигхэн ийм зураг гэхэд л одоо $200 үнэтэй Америк доллараар. За бүгдийг ингээд нийлүүлээд ингээд бодох юм бол 3 сая 500 мянган одоо Тайван доллар гэдэг маань 250 сая төгрөгийн үнэтэй зураг гэж одоо хэлэх юм уу да. Маш сайхан уран бүтээл байна. Одоо хайрын төвхийг өгүүлсэн. Одоо эмэгтэй хүний одоо биеийг энэ сакура цэцгээр төлөөлүүлээд одоо дүрсэлсэн гэж одоо хэлж байна. Taste the Chinese tea and the tea culture. Окей. За бид бүхний ингээ сайхан уран бүтээлийг ингээ үзсэндх баярлж байна. Би одоо та бүхэндээ одоо хятадын цайны урлагийг үзүүлье. Манай гэрт ингээд урланд саатаад одоо сайхан цай амсаж үзэхгүй юу гэж бидэнд хэлж байна. За тэгээ манай нэвтрүүлэг маань бас бид нэлээд удаан хугацааны өмнөөс за Тайваны улсуудтайгаа ингээ холбоо тогтоогоод одоо ноён одоо Джек битээр бас одоо жил гаруй өмнөөс хоорондоо сайхан найзлж нөхөрлөөд одоо Тайваны уран бүтээл тайванчуудын амьдралыг бас үзэхийн тулд бид нар бас зөндөө олон удаа ярилцаад тэгээд ингээ сайхан өнөөдөр ингээд үзэгч та бүхэнтэйгээ ингээд сайхан уран бүтээлийг ингээд үзүүлж байна. За Джек маань болохоор манай нэвтрүүлгийн бас энэ Тайван дахь бүх зураг авалт одоо бүх зүйлүүдийг зохицуулж за манай одоо нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр одоо ажилласан. Одоо ийм хүн байна. Баярлалаа. Баярлалаа. 这是下面的阿里山嘛哈？对，大榆林。大榆林。大榆林 tea。 大榆林 tea is more higher than Тайваны цайны урлаг нь хятадын соёлоос за чухам юугаараа өөр юм бэ гэхээр мөн Японы цайны соёлтой ингээ холилдоод одоо Тайваны цайны соёлыг одоо үүсгэсэн гэдэг ярьж байна. And this smell is the high mountain forest smell. Yeah. Өндөр уулын одоо ай үнэртсэн одоо тийм цай гэж одоо хэлж байна. За ямар ч байсан гэхээр үнэрлээд амсаад үзье. Yeah. Би бол цайны мэрэгжилтэн биш ч гэсэн зөв надад ингээд амссан ингээд сэтгэлдээ хэлэхэд нэг тийм сайхан өтгөн ногоон цай байна. And the second time you taste and close your eyes and think in the high mountain in your memory. За хоёр дахь удаага болохоор энэ цайгаа амсаж явах үед нүдэ аниад энэ өндөр уулын одоо ай модыг ингээд сэтгэлдээ төсөөлөд бодоод гэж хэлж байна. За ямар ч байсан ингээд усын уул ясын даг гэдэг шиг би цайны мэрэгжилтэн биш ч гэсэн ингээд бас үзье да. Энэ өндөр ууланд болсон ай өнөр чи ингээд төсөөлөд ингээд сайн амсаж үзлээ. Цайгаа ингээд амсаад уусны дараа энэ хоолойны цааталт тийм цайны амт үлддэг гэж хэлж байна. Энэ одоо хамгийн гол одоо зүйлээ гэж хэлж байна. Цайгаа уусны дараа ер нь 5-10 минутын дараа сайн цай бол одоо эргээд л одоо хоолойноос эргэж одоо цайных нь амт үнэр нь одоо хүнд хадгалагдаж үлдсэн байдаг. And the third, when you close your eyes, just think your good friend, your best friend, your family or your lover. За 3 дахь удаага тэр ой модыг ингээ бодоод ууж явах үедээ одоо сайн найз нөхөд сайхан дурсамж гэр бүлээ ингээ бод гэж одоо хэлж байна. So next time when you drink Taiwan tea, you must remember us.
your best friend. Тайваны цай уусныхаа дараа сүүлд нь бодохоор дандаа сайн зүйлийг ингээд өөртөө ингээд бодохоор энэ цайны соёл нь илүү их сайхан мэдрэмжийг одоо хүнд өгдөг гэж одоо хэлж байна. So now he will give you a gift about the tea. Thank you. 那个卡多迄个地吼，小等下，小等下，当迄个 tea trees, not many tea trees. Yeah. So you always remember us. Okay. Thank you. Yeah. За ингээд Тайваны нэр зураач ингээд Чангвагаас би ингээд сайхан өндөр уулын тагтанд орсон юм сайхан цай бэлгэнд авлаа. Thank you so much. Шишээ. Баярлалаа. Okay. Last year champion. Champion. Last year. Yeah, last year. Yes. Okay. Yeah. For your friend. За 2014 оны хамгийн үнэтэй Тайваны цайг манай тулгаа хахад маань ингээ бэлгэлж байна. Энэ цай болохоор одоо хамгийн үнэтэй одоо Тайваны өндөр ууланд орсон одоо ийм нэг онцгой цай ингээ бэлгэлж байна. Yes, for you. Hi. Thank you. Үнэ нөгөө дарцсан нөгөө бүр дээр үн цай. Зарим цай чинь бүр $2 $3 болдог. 这是什么酒啊？这都是大很棒的普洱茶。这西藏也的什么酒？ Хятадын бас нэлээд олон жил одоо дарсан цай гэж одоо хэлж байна. Одоо ингээд цайгаа ерөнхийдөө энэ Хятад Усаатаа улсууд маань ингээд сайхан хадгалаад ингээд жилээр ингээд сайхан дараад байж идэг. Удаан жил хадгалах тусмаа энэ цай маань өөрөө домогчоод ерөөсөө хамгийн сайхан амтыг хадгалдаг гэж одоо хэлэх юм уу та. 这种大概都6、7千块，还是 Collect a poor tea. That's very expensive. 华富近景。30 years ago, buy it 30,000. Энэ цайг болохоор 30 жилийн өмнө 这3万块，这3000块。 30 мянган Тайван доллараар авсан гэдэг маань үнэндээ 2 сая төгрөгөөр одоо $1000 авсан энэ цай байж байна. $30,000. Энэ болохоор 3000 одоо Тайван доллар гэдэг маань $100 авсан цай гэдэг байж байна. Last month, Энэ болохоор Тайваны өнгөрсөн одоо сарын хамгийн одоо сайн цай, үнэтэй цай гэж одоо хэлж. За бид бүгдийг ингээд сайхан аялаад энэ сайхан газарт ирснээр дараахан байна штэ. Чааны одоо найз нөхдөд бидэн дээр ингээд цуглаад ирж байна. Мистер Жорж Тайваны одоо мундаг гэрэл зурагч хүн байгаа. Одоо 18 настайгаас хойш одоо Жорж ч одоо 60 гаруй настай хүн гэхэд чинь 40 гаруй жилийн фото зураг зориулсан хүн байж байна. За энэ Mr. Liang 欢迎大家到台湾，到台湾一定要找我，不来找我是大家的损失。 Тайванд ингээ сайхан тавтаа морилоорой. Та бүхэндээ ингээ сайн сайхныг хүсье гэдэг ингээ хэлж байна. За өнөөдөр бидний хувьд ингээ аяллийн тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчдийн хувьд манай үзэгчдийн хувьд их сайхан өдөр болж байна. Бид нар ингээ Тайванаар аялаад олон сайхан зүйлийг үзүүлэхийн зэрэгцээ. Ямар нэгэн аялагч уулчдад одоо зориулсан одоо үзэсгэлэнгийн газар одоо үзүүрийн газараас биш. Яг Тайванчуудын амьдрал донд ингэж орж ирээд Тайваны одоо нэрт уран бүтээлч одоо Чааны гэрүүлд энэ сайхан урланд Тайваны цайны соёлын одоо нэгэн хэсгээр ингээ хамтдаа ингээд аяллаа. Тэгэд манай нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За мөн одоо нэвтрүүлгийнхаа зүгээс үзэгчдийнхээ өмнөөс одоо ноён Чаан болон одоо Джек хоёртой талархлаа илэрхийлэх нь одоо зүйтэй гэж бодож байна. Thank you so much. Thank you. Thank you so much. Bye. Баяртай.